Өдрийн төрөө үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд Терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон шин дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. За бид өнөөдөр өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтын талаар ярилцах болно. За манай студид өнөөдрийн зочин өмгөөлийн нэр компани гүйцэтгэх захирал өмгөөлөгч очроо нь хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе, нэвтрүүлгийн урилгыг авч за өнөөдрийн дугаарт оролцож байгаад баярлалаа. За та бүхэн өнөөдөр өв залгамжлалын эрхийн талаар ярилцсан. За өв залгамжлал бол бас хүний амьдралд тохиолддог зүйлсийн нэг. За мөн яалтчгүй хууль эрх зүйн сэдв мөн үгүй бил мөн хууль эрх зүйн зохицуулалт шаардлагадаг ийм зүйл байгаа. Нэвтрүүлгийн эхэнд танаас шууд үндсэн сэдвтэй байгаа холбоотой юм асуух гэдэг. За өв залгамжлал гэж ер нь юу хэлж байгаа юм? За иргэд өв залгамжлалын толоор тэр тусмаа өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтын талаар тодорхой мэдээлэлтэй байх шаардлагатай юу гэсэн асуултанд хариулна. За энэ өв залгамжлал гэдэг зүйл бол эртний ойлголт юм байлээ. За эртний Египт, Ромын үеэс үүсэлтэй. За тэнд бол ер нь өв залгамжлалын асуудлыг ингээ харахаар бол өмчийн асуудал яригдаад байгаа. За тодорхой ингээд амьдралынхаа явцад хөрөнгө бий болгосон хүн энэ хорвоогоос явлаа гэж бодоход хөрөнгөний асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг ийм агуулга бол энэ өвийн асуудалд яригдаад байгаамаа. Тэгээ энэ талаар бол өвийн асуудлыг ингээд хууль тогтоомж юм уу аливаа зүйлийг харахаар хоёр үндсэн хүрээнд хамаарат байгаа. Нэг нь бол хууль заснаар өвлөж байгаа. Нэг нь бол гэрээслэр өвлөх гэдэг ийм хоёр үндсэн ойлголт байгаад байгаа. За тэгээ энийг бас өөрийнхөө мэдэх хэмжээгээр дэлгэрэнгүй тайлбарлаад явнаа. За манай улсын эрх зүйн зохицуулалтын хувьд өв залгамжлалтай холбоотой харилцааг за ямар хууль тогтоомжоор ер нь зохицуулт юм болоо? За манай энэ өв залгамжлалын эрх зүйн түүхэн хөгжлийн ингээ харахаар ер нь бол аман байдлаар гэдэг юм уу аман байдлаар энэ гэрээсэл хэлбэрээр яваад байсан юм байлаа. Одоо ингээ харахаар бол юу гэдэг энэ хүүхдэд ийм юм өгнө, тэр хүүхдэд тэрийгэ өгнө гэдэг ийм захиас байдал тэр үл гэрээс хэлбэрлэлтэй түүгээр яваад байсан. За ингээд 13 дугаар зууны үед бол ихцэг хуулинд бол өвтэй холбоотой нэг хэд хэдэн зохицуулалт орсон байдаг. За энэтэй холбоотойгоор бол ер нь бол эцгийн хөрөнгө бол хөөд өвлөгдөх ийм ойлголт. Манай түүхэн уламжлал нь тийм юм байна. Түүхэн уламжлал тийм. За ингээд явж байгаад ер нь иргэний хууль тогтоомж жор бол энэ үеийн асуудлыг бол бичгийн хэлбэрээр бол нарийн тогтоож өгсөн байт юм байна. Та түрүүнд дурдлаа. За өв залгамжлал бол ер нь үндсэн хоёр төрөлтэй гэж ах шиг байна тий. Хууль ёсны болон гэрээслэлэр гэж байна. Тэгэхээр нөгөө хуулиар өвлөх гэдэг нь юу хэлж байгаа юм бол за гэрээслэлээр өвлөх гэдэг нь юу хэлж байгаа юм бол энэ хоёрын ялгаа нь юу вэ? За хуулиар өвлөх гэдгийг бол ингэж ойлгох юм байна. Одоо хүн амьдралынхаа явцад тодорхой хөрөнгүүд бий болгож байгаа, хөрөнгөний эрхүүд бий болгож байгаа. За энэ хөрөнгөний эрхээ хин нэг нь шилжүүлэлгүйгээр нас орчиж байгаа. Хөрөнгөтэй байж байгаа нас орсон хүний тухайд энэ хуулиар өвлөх эрх үүсэж байгаа. За энэ тохиолдолд бол өөрөөр хэлбэл тэр хүн амьд ахуй цагтаа бодиттой хүсэл зоригоо илэрхийлэхгүйгээр нас орчиж байна. Энэ тохиолдолд энэ хүний хөрөнгийг яах вэ гэдгийг шууд хуулиар зохицуулчихад байгаа байхгүй. За энэ талтаа нэг юм. За нөгөө талтаа бол одоо амьд ахуй цагтаа өөрийн хөрөнгийг хүн халдшгүй байдлыг хамгаалах, өөрийн хөрөнгөө хинч шилжүүлэх агуулга өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд тэрийгэ бичгийн хэлбэрт буулгаад тэгээд хууль заасан журмын дагуу натратаар гэрчлүүлэх гэдэг юм уу. Ийм зүйл хийж байгааг энэ гэрээслэлээр өвлөх гэдэг ийм ойлголт байгаа. Нэг нь бол нас орсны дараа хийгдэж байгаа ажиллагаа, нөгөөх нь бол амьд зэрүүн цагтаа өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлээ хийж байгаа ийм хоёр өөр ойлголт юм билээ. За хуульчид бид нар ярьдаг те өв нээгдэх хугацаа, газар, нөхцөл гээл иргэний хууль дээр тодорхой зохицуултууд байгаа. Энийг та манай үзэгч сонсогчдод нэг тайлбарлаад өгөөч. Ер нь бол миний анзаарснаар иргэд нөгөө за хугацаа хоцрох тохиолдлууд байлаа. Тийм. Тэгэхээр ямар хугацаанд өв хаа нээгддгийг хэнд хандах ёстой гэдэг талаарх зохицуултыг тайлбарлаад өгвөл.
За хүн нас барснаар бол өв нээгдэж байгаа. Хүн нас барснаар өв нээгдэж байна. За тэгээд өвлүүлэгчийн эд хөрөнгө байгаа газар өв нээгдэнэ. За нөгөө талаар бол өвлүүлэгч хамгийн сүүлд одоо хаана амьдарч байгаа вэ гэдэг, амьдарч байгаа нас барсан бэ гэдэг газраар бас өв нээгдэх ийм ойлголт байгаа. За өвдөө холбоотой хүмүүс бол ингээд хугацаа хэтрүүлэх асуудал зөндөө байд юм билээ. Энд тэгээ шүүхээр явдаг. Зарим нь хоног хугацаанд байна, хоног хугацаанд байхгүй гэж шүүхээр дүгнүүлээд тэгээ ээж аавынхаа одоо ээж аваасаа уламжилж ирсэн хөрөнгөө гэх юм да. Авч чадахгүй, хуулиасаар авч чадахгүй ийм тохиолдлууд байдаг. Гэхдээ цөөхөл тоо. Тэгээ энийг ингээ харахаар бол ийм ойлголт байгаа. Өв нээгдлээ. Өв нээгдснээс хойш 1 жилийн хугацаанд нас барагчийн эхнэр нь байдаг юм уу, нөхөр нь байдаг юм уу, төрсөн хүүхэд, дагуур хүүхэд, үрчилж авсан хүүхэд, ээж аав, үрчилсэн ээж аав, төрсөн эцэг их гээд ийм хүмүүс нь өвийг хүлээн авах талаар бичгийн хүсэлтэд нотариатын танхимдаа гаргах ёстой. За хуучин бол ийм зохицуулт яваад байдаг байсан. За үйл хөдлөлийн дүрмгийн тухайд бол яг тухайн үйл хөдлөлийн дүрмэг байгаа газрын нотариатд бол хүсэлтээ гаргаад явдаг. Ийм байсан. Одоо бол энэ нөгөө дурын нотариат дээр гэх юм да. Одоо Баянзүрх дүүргийн дүүрэг дээр байрладаг үйл хөдлөлийн дүрмгийг өвлөх байлаа гэж үзэхэд сонгон архын дүүргийн нотариат дээр өвийн хүсэлтээ бол гаргаж болдог. Ийм ойлголт. Энэ дээр бол ингээд нэг 2 хугацаа байт юм байна. Жилийн дотор гаргах нэг хугацаа. Энэ бол өвлүүлэгчийг нас барах хүртэлх хугацаанд хамт амьдрааг хүмүүсийн тухайд. За өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчийн тухайд 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзах талаар хүсэлтээ гаргаагүй бол өвийг шууд хүлээж авсан тавцсан. Тэгэхээр энэ хоёр бол өөрөө ялгаатай юм ойлголт байгаа байхгүй. Одоо манай иргэд нэг бас нэг ийм ойлголттой байх шиг байгаа юм. За одоо юу гэдгийг аав нэм үү ээж нэм үү бурхан боллоо гэж бодъё те. Тэнгүүт би яалтчгүй хүүхэд нэм чинь энэ хөрөнгийг би л аав штэ өөр одоо хэн авах вэ гэд. За тэгэд таны түрүүн хэлж байгаа тэр нотариудад хандах ёстой гэдэг юм уу? За эсвэл өв хүлээн авахаас татгалзах байд юм уу? Эсвэл өв хүлээн авъя гэдэг юм уу? Энэ хүсэлтийг аль алийг л гаргадаггүй юм шиг байгаа. Тэгэхээр та нөгөө энэ яагаад нотариудад хандах ёстой юм? Яагаад заавал хэдийн хууль ёсны өв залгамжлагч байсан ч гэсэн энэ холбогдох байгууллагт хандж байгаа юм гэдгээ ач холбогдлын тайлбарлаад өгөөч. За энэ бол ийм ач холбогдол харагдаад байгаа. Жишээ нь одоо олон өвлөгч байж болно. Тэгэхээр нотариат одоо тэр процессуд яваад байгаа байхгүй юу? Өвлөхийн гэрчлэгээ гаргах, за өвийн хөрөнгийг хэрхэн хуваах вэ гэдэг асуудал чинь тэнд яригадаад байгаа. Тэгэхээр нотариатчдын танхимд хүсэлт гаргаснараа тухайн ийм нэг эрх зүйн ач холбогдлууд харагдаж байгаа. За эхний асуудал бол өөрөө хүсэлтээ гаргана. Хэдэн өвлөгч байх вэ гэдэг асуудал. Түүнд ноогдохчгийг хэрхэн хуваарлах вэ гэдэг асуудал. Тэгээ эцсийн дүндээ бол нөгөө талигаа чи өмчийн халдшгүй байдал хамгаалагдах юм ач холбогдолтой байхгүй. Тэгэхээр нөгөө нас орсны дараа ч гэсэн тэр хөрөнгө хамгаалагдах ойлголтын хүрээнд хин нэгэн тэр хөрөнгийг өвлөж авах ёстой шүү дээ хуулиасаар. Таны түрүүний ярьж байгаа шиг нэг юм байгаа. Одоо миний аавын юм, миний ээжийн юм, миний ахын юм хэн авах вэ гэдэг ийм бодол хүнд бол байгаа. За гэтэл бол хуулиар тэрийг нь харахаар өөр болчиход байгаа байхгүй. За ингээд миний аав юмыг би авнаа гэж явж итэл би аавтайгаа хамт амьдраагүй, тусдаа амьдрал үүсгээд одоо жишээ нь Солонгос улсад амьдарч ялаа гэж үзье. Тэгэнгүүт энд байж байгаа аав нь бурхан болчлоо. Бурхан болчихж байгаа тохиолдолд би аавынхаа хөрөнгнөөс ноогдохсгээ 1 жилийн дотор би авнаа гэдэг хүсэлт гаргахгүй бол би тэр хөрөнгийг авах эрхээ алдчихж байгаа. Тэгээ энэ бол нөгөө хуулийн бас нэг хатуу үүрэг болчиход байгаа байхгүй юу? Ийм одоо нөгөө тэр хөрөнгийн өмчлөх эрхийг хамгаалах, халдшгүй байдлыг хамгаалах ийм л агуулгатай л зохицуултууд харагдаад байгаа. Тий, одоо тэр 1 жилийн хугацаа гэдэг зохицуулт ч гэсэн нөгөө хэдэн өвлөгч байгаа вэ гэдгийг л харгалзах гээд байгаа хугацаа юм шиг байгаа юм тий. 1 жилийн хугацааны дотор хүсэлтээ гаргаа гэдэг чинь. Дараагийн асуулт болохоор за ер нь хэн өв залгамжлах хэрэгтэй юм хуулиараа? За иргэний хуулийн 520 дээр өвлөгч нарыг ингээд дистрагаар заасан байж байгаа байхгүй юу?
нэг 3 үе шаттай авч үзээд байгаа өвлөгч нарыг. За тэргүүн зэргийн өвлөгч гэж тайлбарлах юм бол нас барсан хүний яг хууль ёсны эхнэр. За тэр хүний үрчилж авсан хүүхэд, дагвар хүүхэд, төрсөн хүүхэд. За нас барснаас хойш төрсөн хүүхэд, төрсөн эцэг их, үрчилж авсан эцэг их. За эдгээр хүмүүсийг бол тэргүүн зэргийн өвлөгч буюу өвлөгч гэж үзэж байгаа. За хүн нас барлаа, нас барангууд тухайн нас барсан хүний хөрөнгийг хамгийн түрүүнд өвлөө авах хэрэгтэй этгээд саяны хүмүүс. Тэрүүн зэргийн тий. Тэрүүн зэрэг гэж. Хуулиар бол айхтар тэрүүн зэрэг мэргээ ялгцсан юм байна. Нэгдүгээр зэргийн өвлөгч гэж ойлгогдоод. 90% тий. 90% хуваар. 5 эрхийн хувьд ч гэдэг юм уу тий. Саяны хүмүүс маань ингээд зарим нь одоо амьдралын ирэхээр аав нь ч өнгөрцөн байна. Өөрөө ч гэр бүл зохиож чадаагүй байж байгаад хөрөнгүүд бий болгоод өнгөрцөн, үр хөвгдгүй байж байгаад өнгөрцөн ийм хүмүүс байж байгаа. За ийм тэргүүн зэргийн өвлөгч нар одоо байхгүй байж байгаа тохиолдолд эсвэл тухайн хүмүүс бас өв хүлээн авахаас татгалзах эрх байж байгаа. Гэхдээ одоо би өөрөө ингээд амьдрал ахуйгаа болгоод явчихнаа. Би эндээс ингээд авах юм байхгүй. Би эндээ харин өвлүүлээч гэдэг юм. Эсвэл бүгдээрээ татгалзах. За энэ тохиолдолд бол өвлүүлэгчийн ач, зээ гэд ингээд ороод ирж байгаа. За өвлүүлэгчийн ачинцэр, зээнцэр, эцэг гэд ийм хүмүүс ороод ирж байгаа. Эдгээр хүмүүс байхгүй бол дараагийнх гэдэг. Тэгээд ерөөсөө өвлөгч байхгүй байгаа тохиолдолд энэ бол төрд шилжих. Ийм одоо зохицуултууд байна. Одоо жишээ нь нэг дараач асуулт болохоор ийм хоёр хууль ёсны өвлөгчтэй. Тэгээд нэг нь өв хүлээн авахаас татгалзлаа гэхэд тэр хүнд оногдох хөрөнгө яах ёстой вэ? Хоёр өвлөгчтэй тийм ээ. За хоёр өвлөгч байлаа. Нэг нь өв хүлээн авахаас татгалзлаа гэж байгаа тохиолдолд иргэний хуулийн энэ өвдөө холбоотой зохицуултыг харахаар нөгөө өвлөгчийн ноогдох хэсэг нэмэгдэж байгаа. Нэг өвлөгчтэй болчоор нөгөө хөрөнгийг 100% өвлөд авчиж байгаа гэсэн ийм зохицуултууд харагдаж байгаа. Би түрүүн таны нөгөө хэлсэн дээр 2 дугаар зэргийн өвлөгчийг бол арай жоохон дутуу тайлбарласан байна. Нөгөө тэргүүн зэргийн өвлөгч нар өв хүлээн авахаас татгалзаж байгаа тохиолдолд нас барсан хүний өвөө юм ээ. За эмэг их төрсөн ах эгч дүү орж ирээд 3 дугаар зэрэг дээр нэг ачинцэр зэнцэр гэдэг ийм дараалалаар бол хууль ёсны үеийг нөгөө хуулиар ингээд шууд тогтоочж байгаа. Тэг ер нь машингэнэр бол ер нь бол хэр ойрын хамаатан бэ гэдэг л тийм дэрэмт байх шиг байна тий. Тэг ерөөсөө ингээд нөгөө төрлийн ойрын шинжээр аваад үзчихэж байгаа байхгүй. За би бас нэг юм асуумаар байна. За өв хүлээн авлаа. Тодорхой төрөн гэдэг юм уу машин тэрэг үйл хөдлөх хүлээж авлаа. Гэтэл тухайн одоо нас барсан этгээд маань өөр хүмүүст үр зээлтэй гэдэг юм уу тийм тохиолдлууд байдаг. За энэ тохиолдолд нөгөө тухайн үр зээлийг өв хүлээн авахч маань барагдуулах ёстой юу, барагдуулах ёсгүй юу гэдгийг бас тайлбарч хэлэх нь зүг баг тий. Үр дагавар бүхий эрх зүйн харилцаа байгаа учраас. За энэ ерөөсөө энэ гэрээслэлч бай, хууль ёсоор өвлөгч бай. Энэ дээр бол тэр ямар хэмжээний хөрөнгө авч байгаа. За одоо юу гэдэг нэг газар хүн өвөр хүлээж авлаа гэж үзье. За газрын үнэлэг нь 20 сая төгрөг байлаа гэж үзье. За талигаач болсон хүн бусдад төлөх 100 сая төгрөгийн өртөө байсан гэж ингэж ойлгоё. Тэгэхээр нөгөө өв хүлээн авсан этгээд 20 сая төгрөгийн хөрөнгө хүлээгээд авчаад байдаг. Талигаач бусдад 100 сая төгрөгийн өртөө гэж. За энэ тохиолдолд өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр л талигаачийн амьд ахуйда гүйцэтгэх ёстой байсан үүргийг л биелүүлэх юм ойлголт байгаад байгаа. Тэгээ энэ дээр бас нэг юм ялгаж хэлэх ёстой юм байна. Дараагийн нэг асуудал бол нөгөө юу байгаад байгаа байхгүй юу? Энэ нөгөө зээлмэлтэй байж байгаа талигач болчихж байгаа ийм асуудал байгаа. Тэгээ энийг бас нэг шүүхүүч гэсэн ингээ ялгамжтай шийдээд байна уу гэж би ойлгосон. Тэгэхээр энэ хөрөнгө өвлж авах гэж нэг ойлголт. Гэтэл тухайн этгээд одоо цалингийн гэдэг юм уу, тэтгэврийн гэдэг юм уу, өөр төрлийн зээлтэй, барьцаа хөрөнгөхгүйгээр өөр төрлийн зээлтэй байж байгаад нас орчхаар тэр бас нэг өөр зохицуулт харагдаад байгаа байхгүй юу? Тэр яаж яана гэхээр ингээд шүүхийн шийдлүүдийг ингээд харахаар нөгөө арилжааны банкуд чинь
эрсдэх гэж ойлголт байгаа шүү дээ. Зээл эрсдэх гэдэг ойлголт. Тэгээ Монгол банкнаас ч гэсэн нэг тийм байдлаар нөгөө эрсдсэн зээл нас урснаар тэр зээл эрсдэд ингээд дуусгар болж байгаа банкны үлэг эрсдэл болж байгаа. Энээс бас нэг ялгаж хармаар юм уу гэж би бол тэрийг ойлгодог. За одоо энэ гэрээслэл гэдэг ойлголт байна тий, хууль зүйн ойлголт. За гэрээслэлд ер нь яаж бичигдэх ёстой юм? Ямар нэгэн шаардлага тавигдсан уу? Тухайн гэрээслэлийг үлдээж байгаа хүний хувьд тодорхой нөхцөл болцол шалгуур тавьж болдго юм уу? Энэ дээр нэг хариулт өгөөч. За гэрээслэл бол бас тэр юутай өмчийн ойлголттой салшгүй холбоотой болчиход байгаа. Тэгэхээр энэ гэрээслэл бол нас орсны дараа одоо амьд ахуй цагтаа бол өс зөргөө илэрхийлчихэж байгаа. Тухайн хүн тийм ээ. Тэгэхээр тэр гэрээслийн хэлбэр шаардлага гэдэг бол хуулиар бас заагаад өгсөн байж байгаа. За амьд ахуй цагтаа тухайн хүн бол гэрээслэлээ үлдэж болно. За гэрээслэл үлдэнэ. За гэрээслэлээр бол ямар хөрөнгөө хэрхэн яаж өвлүүлэх гэрээслэх талаар, хинд гэрээслэх талаар, тэр гэрээслэлийг хэн хэрхэн биелүүлэх талаар ингэж зааж байгаа. За энийг бол натрат дээр очиод гэрээслээ бол бичдэг. Тэгэхээр натрат энэ гэрээслэл бичиж байгаа хүнтэй холбоотой хэд хэдэн шалгах ажиллагаа бас хуулиар харагдаж байгаа. За энэ яаж яах гэхээр нөгөө оюун санааны хувьд энэ өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг мэдж байгаа юм болов гэдгийг натрат бас шалгах ёстой юм байлаа. За сэтгэхүй хувьд сэтгэл санааны хувьд бол хэвэн байж байгаа юу гэдгийг шалгана. Тэгэхээр натрат шалгана гэдэг бол ярих хөөрөх замаар биш. Энэ нөгөө мэрэгжлийн эмнэлгийн байгууллага эмчийн тодорхойлолтыг үндэслээд энэ гэрээслийг хийх ойлголт байгаад байгаа. Тэ. За гэрээсэл бичгтэй холбоотой хуулийг харахаар нэг юм хязгаарлалт байгаад байгаа. Ер нь өөрийнхөө ингээд бүх хөрөнгийг гэрээсэлж болох уу үгүй юу гэдэг ийм хязгаарлалт байж байгаа. Тэгээ энийг харахаар бол юу вэ л дээ? Өөрийн нөгөө насанд хүрээгүй бага насны хүүхэдтэй байх. Эдгээр тохиолдолд бол гэрээслийг бас тодорхой хэмжээгээр хязгаарлаад бүгдийг гэрээсэлж болохгүй гэж хуулиар бол бас зохицуулсан байгаамаа. Ер нь одоо ингэдэг штэ. За юу биш вэ гэж бодъё. Таны түрүүн ярьсан жишээн дээр за насанд хүрээгүй хүүхэд биш, насанд хүрсэн хүүхэдтэй байлаа гэж бодъё. Тэр тохиолдолд төрөнгөө гэрээслэхдээ хууль ёсны бус өвлөгчд 100% бүх төрөнгөө гэрээслүүлж болох уу? Одоо жишээ нь олон улсч гэдэг юм уу, зарим нэг мэдээг харахаар өөрийнхөө одоо тэжээвэр амтандаа төрөнгөө бүгдийг гэрээслүүлсэн байна гэх мэт тохиолдлууд харагддаг шүү дээ. Тэрийгэ бодё гэхэд ер нь одоо юу гэдэг төрсөн хүүхдтэй төрөнгөө гэрээслүүлэхгүйгээр өөр хүнд 100% төрөнгөө гэрээслүүлж болох уу? Хэрвээ тэгж гэрээслэлээ гэсэн тохиолдолд хууль ёсны өвлөгч өөрийнхөө эрхийг хамгаалуулах гэдэг юм уу, эсвэл эд төрөнг өвлөх эрхийн талаар шүүх тандах боломжтой юм болов уу? Энэ иргэний хуулийн 222-ын 3-ыг харж байгаа байхгүй юу? За энэ дээр бол ерөөсөө хуулийн хязгаарлалт бол та бага насны хүүхэдтэй. За таны асрамжинд байгаа хөдөлмөрийн чадваргүй насан туршгүй хүн байж болно. Энэ тохиолдолд бүх хөрөнгийг бол гэрээсэлж болохгүй шүү гэд хязгаар тогтооцсон байна. 3-2-оос багахгүй гэсэн. Тэгэхээр таны саяны асууж байгаа жишээн дээр бол насан туршсан хүүхэдтэй байж байгаад тэгээ насан туршсан хүүхдүүд нь одоо амьдрал ахуйгаа цааш нь хөөгөөд ингээ явцсан тохиолдолд өөрийн хөрөнгөө бол одоо хууль ёсны бус өвлөгчд бол гэрээслүүлэх боломж хуулиар бол байна гэж ингэж бол ойлгоод байгаа. За гэрээслэлийн ач холбогдол нь яг юу юм бол хүмүүс яагаад ер нь гэрээслэл бичих шаардлагатай вэ? Энэ одоо ингээд нөгөө бодит амьдралыг харахаар шүүхээр энэ өвдөлтөй холбоотой маргаан асар их байдаг байхгүй. Төрсөн ах トゥ хоёр, төрсөн одоо эгч дүүс, за аав ээж тэргээд ийм хүмүүс байж байгаа. За тэгээ хүний амьдрал өөрөө баялаг болохоор дагаж ирсэн хүүхдийн асуудал, салд сарнсан
Одоо нэг ээж нь ч юм уу аав нь байж байгаад аав нь өөр амьдралтай болоо явцсан байдаг. Гэтэл нөгөө аав нь өнгөрөхөөр өмнө ихнэрийн хүүхдүүд гарч ирээд өвлөнч гэдэг юм уу. Ингээд шүүхийн одоо эцэс төгсгөлгүй маргаанууд айгүйх өрнөдөг. За бүр тэр байтугай одоо нэг эцэг ихээс гарцсан төрсэн ах дүүсүүд ч хоорондоо ингээ маргаад явж байгаа шүүгээр. Ер нь төвөөмөл. Тэгэхээр ер нь гэрээслийн ач холбогдол бол энэ төрлийн маргааныг нэг талд нь гаргачихж байгаа. Нөгөө талдаа бол гэрээслэгчийн өөрийн бодит хүсэл зориг сүүлчийн хүсэл гэж хэлээд байгаа байхгүй юу? Гэрээслэгчийн өөрийн бодит хүсэл зориг тэнд бүрэн илэрхийлэгдэж байгаа. Маргаан гарахаас урдж байгаа. Өөрийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэж байгаа. Өмчийн халдшгүй байдлаа өөрөө шийдэж байгаа. Амьд ахуй цагтаа хэндээ ямар хөрөнгөө шилжүүлэх гэрээслэх вэ гэдэг. Ийм ач холбогдолтой. Ер нь маргаан гарахаас сэргийлэх одоо туйлын ач холбогдол нь тэндээ юм болов. За миний дараагийн асуулт болохоор та түрүүн дурдлаа. Ер нь бол өв залгамжтай холбоотой маргаанууд шүүхтэр байдаг гэж тий. Түгээмэл ер нь яг өв залгамжлагч нарын хооронд гэдэг юм уу? За эсвэл өв залгамжлыг гэрээссэн тэр өвдөх хэрхэн гიშгэлгээтэй холбоотойгоор за Монгол улсад яг түгээмэл гардаг маргаанууд нь ямар маргаанууд байдаг вэ? Та тэрийг харсан болов? За ер нь ингээд харахаар бол түгээмэл гардаг маргаан бол ерөөсөө л хөдлөх болон үйл хөдлөхийн түрнгэн дээр гардаг юм байна лээ. За ялангуяа одоо ингээд аавынхаа уламжилж ирсэн хөөргийг авна гэдэг юм уу. За ээжийнхээ уламжилж ирсэн шүр үн тэдлийн зүүсгэл гоёлоо авна гэдэг юм уу. Би аавн чи аавна гэдэг юм уу. Ийм төрлийн маргаанууд бол шүүхэр нийлээ явж харагддаг. Тэгээд нэг ийм юм байгаад байгаа. Одоо тэр гэрээслийн ач холбогдол бас энд гарч ирж байгаа. Амьд ахуй цагтаа надаа өгнө гэсэн гэдэг байдлаар хоорондоо маргадаг. Одоо жишээ нь талигаач чи өөр хүүхэд ингээд өв хөрөнгө авъя гэдээ явж байхад талигаачийн төрсөн дуу гарч ирээд үгүй одоо энэ аавас маань уламжилж ирсэн хөөрөг байт юм аа. Ахад маань ах маань энийг надад амьд ахуй цагтаа өгнө гэд ингээ яваад байсан. Тэгээ энийг бол над гэрээссэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр би энэний одоо хуулиусны өглөгч болё гэдэг юм уу. Ийм төрлийн жишээлбэл ийм төрлийн маргаанууд бас түгээмэл гараад явдаг юм байна лээ. За тэгээ хүүхдүүд нөгөө ноогдох хуваа тодорхойлох дээр бас маргаан гардаг. Ер нь айгүй их түгээмэл гардаг маргаан бол нэг ийм маргаан байдгийм байна гэж би бол ойлгосон. Ингээд хоёр хүн суугаад хамтын амьдралаа үргэлжлүүлээд явж байгаа хооронд хоёулаа болж утахгүй болоо салж байгаа. За тэгээ нөхөр нь ингээд эхнэр нь ч өөр хүнтэй суугаад дараа нь амьдрал үргэлжилдэг, нөхөр нь ч өөр хүнтэй суугаад амьдрал үргэлжилдэг. За ингээд нөхөр нь талигаач болчлоо гэж болж байгаа. За нөхөр нь талигаач болонгууд нөхөр нь сүүлд үүсгэсэн байсан амьдралынхаа өрөөнд ид хөрөнгө бий болгоцсон байдаг. Тэгэнгүүт өмнө амьдралынхан төрсөн хоёр хүүхэд нь байж байдаг. Тэгээ төрсөн хоёр хүүхэд нь нөгөө аавынхаа сүүлд бий болгосон амьдралаас үүссэн хөрөнгийг аавна гэдэг. Сүүлийн айл тэрийг өгөхгүй гэдэг. Гэхдээ юу яриад байгаа юм бэ? Эдгээр чинь энэ хөрөнгийг бий болоход оролцоо байх. Нэг ч төгрөг гаргаагүй. Тэгээ энэ чинь баг аавтайгаа уулзахгүй байдаг байсан ч гэдэг юм уу. Сүүлийн хэдэн жил харж хандаагүй. Ерөөсөө харж хандаагүй. Ерөөсөө хайцсан байсан. Гэдэг ийм одоо маргаанууд бол түгээмэл гардаг. Тэгээ яг ийм маргаан шүүхээр очихоор бол тэгээ шүүх тэрэн дээр ирэх зүйн төгөлт өгж байгаа юм л да. Тэгээ яг ийм маргаан гарлаа гэж бодоход түрүүний би танд нөгөө тайлбарлаж ирсэнаар ер нь ингээд ааваасаа ч юм уу, ээжээсээ ч юм уу, нас урагчаас хол амьдарч исэн хүний тухайд жилийн дотор л өв хүлээн авах талаар хүсэлтэл гарах хэвээр. Тэгээ энэ өв хүлээн авах талаарх хүсэлт бол өөрөө бас хязгаарлагдмал байхгүй. Зөвхөн натратад гаргана гэдгээр нөгөө хүн чинь үгүй одоо яадаг юм бол гэж байгаад гадаад улсад амьдарч байгаа хүний тухайд бол тэр эрхээ алдах бас боломжтой. Тэгэхээр хуулиар бол энийг яаж шийдэж чинь гэхээр за тухайн улсад байгаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газраа хүсэлт гаргах. За орон нутагт амьдардаг хүмүүсийн тухайд бол засаг даргадаа хүсэлт гаргах гэдэг юм ойлголт. За хориход эдэлж байгаа хүний тухайд бол хорих байгууллагын удирдлагата ангийн даргадаа гэж.
За цэргийн алба хааж байгаа хүний тухайд бол ангийн захирагчтай ч гэдэг. Энэ бол гэрээслийн тухайд ч гэсэн яг ижлэг. Гэрээслэх тухайд саяны 4 хүнд гаргасан тохиолдол гэрээслэх, өвлөх, өвөө хүлээн авах талаар саяны 4 хүнд гаргахад хууль ёсоор өвөө гаргаа явж байгаа хүн байна гэж ингэж ойлгоно. Дан ганц ноцротч биш, бас яг тухайн хүний одоо тухайн хүний орчин нөхцлөөс хамаарат бас холбогдох этгээд нь гаргаж болох юм байна гэж ойлголоо. За манай студид нэг асуулт ирсэн юм байна. Би тийм байна. Үзэгчдээс комент ирсэн юм байна. Би танд тэр асуултыг уншаад өгье. За А компани Б компанид өртөө. За А компани өрөө барагдуулаагүй байтал за хувьцаа эзэмшигч нь асуурсан юм байна. За өвлөх хүн байхгүй гинэ. Энэ тохиолдолд яах вэ? За Б компани иргэний хуулийн өөртөө туслах боломжийг ашиглаж за А компани үйл хөдлөлийн дүрмгийг одоо хамгаалалт авч болох уу гэсэн юм асуултыг ирүүлсэн байна. Та энэ дэр зөвлөгөө өгөөч. А компани Б компанид өртөө юм байна. Өртөө байна. Тийм. Тэгээд А компани хувьцаа эзэмшигч нас орчиж. Тэгээ өв хүлээ авах хүн байдгүй. Тэнд нэг юм тодорхой эзэнгүй байрын хөрөнгө байгаад байгаа юм байна. Тэгэхээр тэрийг яах ёстой вэ гэж. За энэ өвлөгдөж байгаа эд хөрөнгийг хамгаалах гэдэг бас зохицуулт энд иргэний хуулинд өөрөө байгаа. За энэтэй холбоотой зохицуултыг ингээ харахаар натартын байгууллагын тухай хуулийг харах болчихж байгаа. Тэгээ энэ эд хөрөнгийг хамгаалах процессыг бол натартын тухай хуулийн хууль зааснаар бол натрат хэрэгжүүлэхээр заадаг юм байна. За тухайлаад би одоо танд хэлэхэд юу гэдэг нөгөө гээгдмэл шинжтэй эд хөрөнгүүд байж болно шүү дээ. Хөдлөх шинжтэй. Тэгээ хөдлөх шинжтэй эд хөрөнгө байж байгаад тэр эд хөрөнгө бүртгэлгүй байгаад байна л да. Хамгийн гол нь өвлүүлээ гэхээр энэ тохиолдолд бол натрат тэр хөрөнгийг хамгаалтанд авах талаар одоо өв нэгдсэн газар явж очиод тэмдэглэл үлдэх замаар тэрийг хамгаалаад байгаа юм байна. Хамгаалах. Энтэй төстэй замаар ер нь бол эд хөрөнгийг өөртөө туслах агуулгаар хамгаална гэхээр тийм шууд яах гал байна л да тий. Эзэмшил ашиглалтыг авах гал байгаа юм шиг байна тий. Санаа нь бол тийм юм байна. Тийм байна. Тэгэхээр энэ дээр бас нэг юм дагаж бий болтгоо л доо. Одоо иргэний хууль талигаач ингээд өртөө байж байгаа ч гэдэг юм уу бусдад өглөгтэй байж байгаа нас орчиж байна гэж. Тэгэхээр бол тэр үүрэг гүйцэтгүүлэгч байсан хүн маань одоо өв нэгдэх хугацаа хүлээгээд тэгээд өвлөгч тодорхой болж байгаа тохиолдолд тэр гомдлын шаардлага гаргаад ингээд явах зохицуулт байж. Тэгэхээр иргэний хуулийн 536 дээр энийг зохицуулаад байгаа байхгүй. Тэгээ энийг яаж ингээд зохицуулж ийн гэхээр эхлээд өв нэгдэнэ. 22 оны 4 сарын 5-ны өдөр хүн талигач боллоо. Эндээс өв нэгдлээ. 23 оны 4 сарын 5-ны өдрөөр өвийн 1 жил. За энэ дээр ингээд өвлөгч тодорхой болчихж байна. Тодорхой болно гэж ерөнхийдөө хуулиар үзэж байгаа. За энэ хугацаанд өвлөгч тодорхой болж байгаа тохиолдолд өвлөгчд энэ хугацаанаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах замаар шийдвэрлүүлэх ийм учиртай байна гэж. За дараагийн асуулт болохоор та түрүүн хууль ёсны өвлөгчийг тайлбарлсан тий. За тэгээд ер нь бол тэргүүн ээлжинд өвлөх хэрэгтэй хүмүүс нь ямар хүмүүс байдаг талаар дурдсан. Хууль ёсны эхнэр нөхөр гэдэг ойлголт бий. За тэргүүн ээлжний өвлөгч. Ахтай хууль ёсны эхнэр нөхөр гэдэг нь яг хэнийг хэлж байгаа вэ? Хууль ёсны эхнэр нөхөр гэж. Нөгөө хүний амьдралын явцад би нэг эмэгтэй хүнтэй сэтгэл нийлээд хоёулаа ингээм хамтын амьдралаа үргэлжлүүлээд гэрэлтэй батлуулахгүй яваад байгаа. Тэгээд нийгмийн талаас харахаар энэ хоёр хүнийг бол хүн гэр бүлийн хоёр л гэж үзэж байгаа. Гэтэл яг хууль эрх зүйн талаас харахаар энэ хоёр хүн бол хамтын амьдралтай байж байгаа хоёр хүн байгаа байхгүй. Гэтэл хууль ёсоор гэрэлж байгаа хоёр хүний асуудлыг бол одоо Монгол улсын төрийн байгууллагад, улсын бүртгэлийн байгууллагад хоёулаа гэрэлтэй бүртгүүлээд гэрэлтэй бүртгүүлсэн цаг хугацаанаас эхлээд хууль ёсоор эхнэр нөхөр гэдэг ийм харилцаа үүсэж байна гэж ингэж л ойлгоод байгаа. Тийм харин энэ нөгөө манай зарим иргэд энэ тал дээр болохоор
ойлголт тааруул байдаг юм лээ л дээ. Би чи эхнэр нь штэ 2 хүүхэдтэй штэ 3 хүүхэдтэй штэ. Тийм учраас би адилхан хүүхдтэйгээ адилхан төрөнгийг өвлөх ёстой гэж ойлгодог. Гэтэл эрх зүйн зохицуултыг харахаар хууль ёсны эхнэр гэдэг бол зайлшгүй гэрэлтэй баталгааж байсан байхыг хэлээд байна гэж ойлгосон. Миний дараагийн асуулт болохоор түрүүн та бас ярьсан энэ хөдлөх үе төрөнг тий одоо нөгөө хөөрг байдаг юм уу, эмэг бүгж байдаг юм уу, заав тэргээ бодъё гэрээ тогшил тавилга байдаг юм уу? Энэ дээр өвлөгч нарт давуу эрх гэдэг юм уу, бусдаас арай илүү давуу эрхтэй тийм эрх зүйн зохицуулт байгаа юу? Энэ дээр байгаа юм. За өвлөгчийг нас барах хүртэлх хугацаанд өвлөгчтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч гэрийн эд тогшлыг тэр хүнд үлдэх. За энэ бол тэр хүний нөгөө амны хэрэгцээг хамгаалж байгаа. Яагаад тэгэхээр тухайн хоёр хүн ингээд ширээ гэдэг юм уу, сандал гэдэг юм уу, ор гэдэг юм уу, галт тогоо гэдэг юм уу, тогоо шанах гэдэг үний амьдралын зайлшгүй хэрэгцээний одоо эд тогшлууд байна шүү дээ. За энэ бол тэр хамтын амьдралтай байж байгаа хүний цаашид тэр гэр орондоо амьдраад явах эрхийг хамгаалах зорилгоор өвлөгч нарт адил тэнцүүгээр биш нас барах хүртэл нь хамт амьдарч исэн хүнд өвлөгдөд байгаа. Тэгэхээр ийм бас нэг ялгаа бас хуулиар бол зохицуулсан харагдаад байгаа. За одоо та битээр өв залгамжлалын талаар за тэр дотроо гэрээслийн талаар ярилцлаа. Шүүхэд хандъя гэж бодъё. Өв залгамжлалтай холбоотой гэрээсэлтэй холбоотой шүүхэд хандъя гэж бодъё. Энэ тохиолдолд одоо яаж хандах ёстой вэ? Маргаан юу байж болох вэ? Яг нь ер нь тэгэл одоо өвлөгч нар гэдэг юм уу, дараа нь мэдсэн ч гэдэг юм уу. За би энэ төрөнгөөс авах ёстой гэж одоо иргэд бол тэгж ойлгоно л доо тий. Өө эн чинь би надад өвлөгдөх ёстой байсан хөрөнгөчтэй. Тэгээ өвлөгдөөгүй болсон юм байна. Тэгэхээр би одоо шүүхэд хандах ёстой гэсэн байдлаар асуудалд хандвал шүүхэд хэрхэн яаж хандах ёстой вэ? Энэ өвийн асуудал бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай гэж бол би бол ойлгоод байгаа. Эхний маргаан бол натратаар шийдэгдэх бүрэн боломжтой. Тэрийг бол шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай төстэй байдлаар ойлгож болохоор. За өвлөгч нар бүгдээрээ ингээд өв нэгдсэн цаг хугацаанаас хойш би талигаа чи ийм хөрөнгнөөс ногдохсыг авъя шүү гэдэг өргөдлүүдээ бүгдийг нөгөө тэнд одоо хин ч өгж болно шүү дээ. Тэнд тэрүүн зэргийн өвлөгч ч өгж болно. За нөгөө хоёрдугаар зэргийн өвлөгч буюу өвөө эмээ төрс ахыг ч өгж болно. Тэгэхээр натрат бол энэ материалыг хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаанд хараад за энэ хүмүүс ирэх нү барих нү гэдэг асуудлыг нөгөө өв нэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацааг хүлээгээд за хүлээж агаад саяны нөгөө иргэний хуулийн 520 харж агаад тодорхой хүмүүст өвлөх эрхийн гэрчлэгээ олгогдчих жоо. За тэрүүн зэргийн өвлөгч нар нь эднэр байна. За та бол энэ хамаарахгүй учраас өгөхгүй гэж. За натратын тэр өвлөх эрхийн гэрчлэгээ олгогдсон асуудал дээр маргаан гарч байгаа тохиолдолд нөгөө эрхэн зөрчигдсөн гэдэг байгаа иргэн маань шүүхэд нэхэмжил гаргаад ингээд явах бүрэн боломжтой. Зөвхөн шүүхэд нэхэмжил яаж гаргах вэ, хэрхэх вэ гэдэг нь эрх ашиг сонирхол нь хэрхэн яаж хөндөгдөж байгаа вэ гэдгээс бас хамаарах ийм ойлголт юм байна. За одоо энэ өв залгамжлах гэрээсэлтэй холбоотой тэгэд яг миний дараагийн асуулт болохоор ийм юм асуух гэдэг нь та хоёр хоёулаа хууль ёсны өвлөгч байлаа гэж бодъё. Хууль ёсны өвлөгч нар байлаа гэж бодъё. Тэгэд тодорхой хэмжээний төрөнг хүлээж авахар боллоо. Та хоёр маргалдахгүйгээр гэдэг юм уу эсвэл шүүхэд хандахгүйгээр энэ асуудлыг урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх боломж байгаа юу? Энэ тохиолдолд та хүмүүст юу гэж зөвлөх вэ ер нь? Асуултын жоохон тодорхойлвол зүг. Тэр маргахгүй байгаа шүү дээ. Тийм. Үгүй яг та хоёр бол хоёулаа хууль ёсны өвлөгч. Хоёулаа өвлөгч. Хоорондоо маргахгүй байгаа. Маргаж болно. Маргаж болох юм. Маргаж болно. Шүүхэд хандаж болно. Очроос хандаж болно тий. Харин та хоёр нөгөө маргахгүй тулд хоорондоо тохиролцох гэдэг юм уу, ярилцах гэдэг юм уу, тийм зохицуулалт ер нь байдгүй. Өвлөгч нарын хувьд
Одоо юу гэдгийг та бид нар хоёулаа хууль ёсны өвлөгч байлаа гэхэд би болохоор энэ хөрөнгийн 70% авах ёстой гэж ойлгоод байдаг. Та болохоор 50% авах ёстой гэж ойлгоод байдаг. Энийг өрчлөн сэргийлэх гэдэг юм уу, шийдвэрлэх тийм боломжийг зөвлөөч гэж хүсвэл та юу гэж зөвлөх вэ? Энэ өв бүл өөрөө гэр бүлийн суур харилцаан дээр бий болж байгаа ойлголт. За үе төрөнг хуваагдана ч гэдэг ойлголт бол хамгийн амины харилцаатай хүмүүсийн хооронд үүсэж байгаа. Тэгэхээр бол зохицох замаар за би болд эрдэн очруу нэгэд төрс ахтуу хоёр байлаа. Тэгэнгүүт болд эрдэн 70-ыг авъя гэдэг хад за уг нь 50-50 юм байна. За би 30-аас татгалзъя. Чи 70-ыг авчих, би 30-ыг авчих. Энэ ногд төсөө хоёлоо натраатын өвлөх эрхийн гэрчлэгэн дээр тодорхойлуулчих. Ингээд явъя гэдэг байдлаар зохицохныг боломжтой. За зохицохгүйгээр ерөөсөө наадах чинь ногд төсгийг хуулиар тогтоолгоё. Хоёр өвлөгч байна. Чи 70-ыг авна гэдэг бол би 50-ыг авнаа, 50% авнаа. За энэ тохиолдолд чи битэр яах вэ гэдгээр натрат ямар ч байсан та битэр өвлөх эрхийн гэрчлэг гэдэг юм бичээд өгөх бах. Гэхдээ өвлөх эрхийн гэрчлэгээ бичгтээ нэг хувь хэмжээг нь тогтоож бичихэд их төвөгтэй байдал үүснэ. Тэгэхээр энэ байдлыг харахаар бол шүүхээр ногд төсгөө тодорхойлуулах агуулгаар шүүхээр маргаан шийдвэрлүүлэх та бүхэн бүрэн боломжтой харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр шүүхэн бол энэ ингээд хуулийн ингээ харахаар бол энэ уг нь ингээд шүүхээр явах ах トゥ нар хоорондоо тэрсэх маргах юм ерөөсөө биш байгаа байхгүй. Хууль тогтоомжийг харахаар адил тэнцүүл өвлөгдөх ойлголт. Ерөөсөө байна. За одоо хоёулаа нэг хуулиа хараадахыда хуулиар яадаг вэ тийм. Эсвэл за нэг хоёулаа хин одоо өөрийнхөө эрх ашигыг хамгаалах агуулгаар би танд одоо итгэхгүй байна. Та өндөр авах гээд байна. Чи ижил авах гээд байна гэдэг эргэлзээ байж байгаа бол энэ мэрэгжлийн хуульч дээр явж очиод зөвлөгөө авахд энэ бол маргаанд амжирахгүйгээр асуудал шийдвэрлэх бүрэн боломжтой. Адил тэнцүү авах юм байна шүү дээ. Хоёр дээр шүүхээр явж адил гэдэг шийдэл гаргуулж ахаар хоорондоо уулзраа болоод асуудлаа шийдвэл яасан бэ? Гэдэг нэг юм руу. Дараагийн асуулт болохоор за одоо энэ хөдөлгөөний төрөнг зөвлөл хөдөлгөөний төрөнг гэдэг юм уу? Нотротоос одоо ингээ хууль ёсны өвлөгч нарт те за ингээд өвлөх эрхийн гэрчлэгээ олголоо гэж бодъё. Тэнгүүт одоо за тухайлбал өвлөх хөдөлгөөний төрөнгч юм тодорхой бүртгэл хийгддэг шүү дээ. Тэр процесс ер нь яаж явдаг юм бол? За талигачийн нэр дээр байгаа үйл хөдлөлийн төрөнг байна. Тээврийн хэрэгсэл байна гэж үзье. За ингээд өв нэгдсэний дараа өвлөгч нарыг натраа тодорхойлоод өвлөх эрхийн гэрчлэгээ олгоод өгч байгаа. За өвлөх эрхийн гэрчлэгээ олгоод өгөхөөр өвлөх эрхийн гэрчлэгээ авсан хүн улсын бүртгэлийн байгууллага. Одоо жишээ нь юу гэдэг юм бол үйл хөдлөлийн төрөнг байдаг юм бол улсын бүртгэлийн ерөнхий газрын одоо хараа нэгжүүд дээр явж очиод ингээд өвлөгдсөн хөрөнгө байгаамаа. Энийг шилжүүлэх гэсэн юм аа гингүүт мэдүүлгийн маягт өглөөд тэгээ өмчлөгч өөрчлөгдөх гэдэг мэдүүлгээр талигачийн нэр тэндээс хасагдаад өвлөгчийн нэр бий болоод шинээр гэрчлэгээ гарах. Ийм одоо байдлаар. Тэгэхээр энэ дээр бас нэг түрүүний таны хөндөд байсан нэг юм бас яригдж байгаа байхгүй. Жишээ нь үйл хөдлөлийн хөрөнгийг бол хуваан өмчлөх замаар одоо өмчилж болж байна. Хуваах замаар 3 ч юм уу 4 ч юм уу. Хөдлөөд байгаа бүртгэлтэй нөгөө тээврийн хэрэгслийн тухайд яах юм гэдэг асуудал. Хоёр хүний нэр дээр гарах боломжтой нэг тээврийн хэрэгсэл. Тэгэхээр энэ дээр бол ингээд нөгөө шилжилтүүд их харагдаад байгаа байхгүй. За одоо хоёулаа ах トゥ хоёр байлаа гэж бодоход хоёулаа тэгвэл яг ижлийн 100 гоо хоёулаа машин дээр нь хоёул нэрээ оруулчих гэхээр боломж нь өөрөө байхгүй. Тийм бүртгэл хийгдэх боломж автотевэр дээр. Тэгэхээр бол тийм зохицох замаар асуудлаа бол яриад явах. За энэ тохиолдолд ингээ маргаан гарыг те. За болд эрдэн өөр дээр гаргаад авчлаа. Тээврийн хэрэгслийн гэрчлэгээр. Тэгчээд би яхаа ямар ч байсан өөр дээр гаргачаа тань ногдох уу өгнө гэж надад өхөө болчихлоо. За энэ тохиолдолд би бас болд эрдэнтэй асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Өөртөө оногдох хэсгийнхаа мөнгийг хэмжилнэ гэсэн үг бах тий. За одоо аавын нэр дээр байсан 50 сая төгрөгийн үнэтэй харьяар маркын тээврийн хэрэгслийг өвөр болд эрдэнэ гэдэг үүдээр өгчээ. Тэгээд чи өөр дээр өвлөх эрхийн гэрчлэгээ гаргаад нэрэн чам дээр ирэнгүүт зараад ингээ хоёул юм хуваашгүй гэж битээр тохирсон.
Тэгэн чин дүү маань зараад ингээ надад юм өгөхгүй барихгүй гэдэг наа. Тэгэхээр би эндээс ер нь юм өвлөх хэрэгтэй юм уу? Өвлөх хэрэгтэй бол би ноогдохгүй маань хийд юм бэ? Энийг маань дүүгээс гаргуулад өгөөч гэдэг юм. Ингээ шүүхэр шийдвэрлүүлэх юм боломж бас байгаа. Тэг үйл хөдлөлийн төрөнгийн хувьд ч гэсэн юм маргаан бас гарах магадлал өндөртэй тий. Хэдий гэрчлэгэн дээр одоо 2 хүн дурдгдсан байлаа ч гэсэн нэг нь бодиттой эзэмшилт авчдаг тий, тэндээ амьдэрдэг. Нөгөө хүн бас мэдээж тодорхой хэсгийг одоо юу гэдэг дундын өмч аль аль нь 50% эзэмшиж байгаа ч гэсэн 2 өрөө байрыг хоёулаа нэг өрөөнд амьдрна гэхгүй нь ойлгомжтой тий. Тэгэхээр бас иймэрхүү асуудлууд бас гарах магадaltaй юм байна. Миний дараагийн асуулт болохоор та манай үзэгч сонсогчдод зориулаад өв завлагамжтай холбоотой, гэрээсэлтэй холбоотой яг хамгийн чухал 3 зөвлөгөөг хэлээд өгөөч гэвэл та юу зөвлөх вэ? За би өв залгамжтай холбоотой гол 3 зүйл гэх юм бол ерөөсөө хугацааны дотор хүсэлтээ гаргах. Эхний нэг зүйл. За 1 жилийн дотор натрат дээр очиж хүсэлтээ гаргах. Нөгөө дипломатлогчийн газар очиж хүсэлтээ. Засаг дарга сум орон нутагт бол тосгоны захирагчтай байж болдго юм байлаа. Сумын засаг даргадаа, тамгын даргадаа. За тэгээд нөгөө хорих байгууллага, цэргийн байгууллагад ажиллаж байгаа цэргийн албаагчийн тухайд бол хэлсэн. Ерөөсөө амин зөвлөгөө бол хугацааны дотор хүсэлтээ гаргах л ойлголт. За гэрээсэл дээр бол гол 3 агуулга бол ерөөсөө ингээд нөгөө үлдэж хоцорж байгаа хүмүүсийн хооронд айхтар хэрүүл тэмцэл тарихгүй тул гэрээсэл гэдэг зүйлийн соёлд их суралцах хэрэгтэй юм бэл. За гэрээсэл бол манай эртний өмнөх 2000-ад оны үед үүссэн байгаа байхгүй. Тэгээд дундад зууны үед Европод дэлгэрээд одоо ерөөсөө гэрээслэр асуудлыг нэг талдаа шийдэд байгаа. Тэгэхээр ер нь бол тэр гэрээслэлээ амьд ахуй цагтаа ерөөсөө бичгээр өгөх. Тэгээ би бол 3 үхээс илүүтэй ерөөсөө өв хүлээн авч байгаа хүний тухайд өвөө хууль заасан хугацааны дотор өвлөгч нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор л холбогдох байгууллагад нь хүсэлтээ өгж байгаарай. Өв хүлээж авъя гэж. За энэ дээр хүмүүс ингээд нөгөө мэдээл дутуугаасаа үүдээд нөгөө өргөдлөө гаргах энэ гэдэг чиг сонин харагдд юм билээ. Яагаад тэгэхээр талигачийн нэр дээр ер нь ямар хөрөнгө байсан юм бол байршилны юу юм бол нөгөө хүний нарийн юм руу хүн ордгоо шүү дээ тийм ээ. Тэгээ мөнгө хадгаламж байсан юм болов аж ахуйн нэгжийн нэр дээр хувьцаа эзэмшдэг байсан юм болов би одоо мэдэхгүй гэж юугаа мэдчих өргөдөл гаргах юм болоо гэдэг ийм хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ингээд талигач ингээд нас урсан ерөнхий агуулгаар өргөдлөө гаргачихад ерөөсөө болж байгаа. За талигачийн нэр дээр байгаа хөдлөх болон үйл хөдлөх хийх хөрөнгө мөнгөн хадгаламж, хувьцаа ийм зүйл байдаг бол би ингээд эднэрээс өөрийнхөө ногдохсыг өвлөө авахар хүсэлтээ гаргаж байна гэдэг агуулгаар тодорхойлоод өгчих хэрэгтэй гэж. Талигач дээр яг ямар эд хөрөнгө байсан талаарх байдлыг одоо тодруулах нь бол нотрот тодруулчих уу те тэр хүн одоо компани дээр хувьцаа эзэмшиж гин үгүй юу гэдгийг бол тухайн үйл авах гэрчлэгийг олгож байгаа нотрот тодруулах уу? Тэгээ энэ бас хамаарлаасаа болно. Болдгийм байна. Жишээ нөгөө түгээмэл гараад байгаа жишээ нь ээж нь ч юм уу өөр амьдралтай болцоод нас урчаад байдаг. Өмнөний амьдралынх нь аавыгаа дагаа явжсэн 2 хүүхэд нь ирээд ээжийнхээ юмнаас авъя гэд. Инхээр нөгөө мөнгө хадгаламжийн ч нарийн сайн мэддгүү, компани хувьцаа эзэмшдэг эсхийн ч мэддгүү ийм юм байна. Тэгээ энэ тохиолдолд бол нөгөө өв нээгдсэн хугацаа өв нээгдэнгүүт натраттай хүсэлтээ өгөөд натратууд бол одоо энэ нөгөө төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох журмаар улсын бүртгэлээс ч одоо мэдээлэл татдаг болсон гэж байгаа. За тэгээд холбогдох төрийн байгууллагаас мэдээллийн татаад тэгээд тэрний дагуу өвлөхийн гэрчлэгээ бичих гэсэн асуудал бол шийдэгдэж байгаа. За талигачиг нас барах хүртэл хамт амьдарч исэн хүмүүсийн тухайд бол мэдээлэл өөрөө ил тодож байгаа шүү. Одоо гэр бүлийн хоёр байж байгаад нөхөр нь өнгөрчлөө гэж бодоход эхнэр нь хууль ёсны одоо гэрэлтийн баталгаатай тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг авах.
Ер нь юу хүлээ гэдэг өөрөө ч гэсэн мэдчихэж байгаа тэр хүн. Ийм байдлаар бол яваад байгаа харагдд юм аа. За та хоёр нилээдгүй ярьлаа. Ноцроттой хүсэлтээ өгөө, өргөдлөө өгөө гэдэг зүйлийг ярьлаа. За энд баримт бичгийн хувьд нөгөө юм тавигдах шаардлага гэж байгаа юу? Хавсруулж өгөх ёстой материалууд гэдэг юм уу? Одоо өргөдлийн шаардлага гэдэг юм уу? Тийм зүйлс байгаа болов уу? Энэ өв ярьж гэнэ үү та? Тийм. Өв хүлээн авах тэр. За өв хүлээн авахтай холбоотой натрат дээр яваад очихоор нэг жишг хуудас байдаг юм байна. За өөр газруудад өргөдөл гаргаж байгаа. Эсвэл өөрөө биеийн хүсэл зоригоос ангид миний одоо натратад илэрхийлэх гэдэг хүсэл зориг бол өргөн хүрээнд байна гэвэл өөрөө тэр хүсэл зоригоо илэрхийлэх боломж нь нээлттэй. За ер нь юу байгаа нөгөө иргэдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай Монгол улсын хууль байгаа. Энэ дээр бол өргөдөл гомдолд ямар ерөнхий мэдээлэл тусах вэ гэдэг нь байна. За хаана гаргаад байгаа? Ямар асуудал шийдвэрлүүлэх гээд байгаа? Огноо нь юу юм? Хинд гаргаж байна? Агуулга нь юу юм? Юу хүсээд байгаа? За эргээ танд ямар байдлаар хариу өгөх юм? Хаяггаа та надад хэлчих. Утасны дугаараа хэлчих. Гэрээ хаяггаа хэлчих. За өргөдөлд дурддагдаад байгаа үндслүүдэд нотолж байгаа бичгийн нотлох баримтаа бол ашаа өгчгөө гэдэг. Ийм ерөнхий шаардлага бол байгаа. Тэ. За ойлголоо. Одоо энэ нэг дараач асуулт болохоор энэ өв нээгдэх нөхцөл гэдэг юм нөхцөл тавьж төрөнгө өвлүүлдэг тохиолдол байдаг уу? Эрх зүйн хувьд боломжтой юм болов уу? Өв нээгдэх нөхцөл одоо юу гэдэг ийм шаардлагуудыг хангасан тохиолдолд энэ өвлөгчд төрөнгө очноо гэдэг юм уу? Тийм эрх зүй зохицуулт боломж байдаг. Энэ та ийм юм ба харагдаад байгаа. Дутуу хариулж иж энд магадгүй. Тэгтээ хууль зааснаар өвлөж байгаа тохиолдолд энэ бол энэ одоо таны ярьж байгаа бол амархгүй. Шаардлага тавигдахгүй. Энэ бол ямар ч хүсэл зориг илэрхийлэгдээгүй байж байгаа нас барсан хүний хөрөнгийг яах вэ гэдэг шууд хуулиар шийдэж явчихгүй шүү. Ингэн. Гэрээслийн тухайд бол байж болно. Тодорхой нөхцлүүд тавьж болно гэсэн үг тийм. Гэрээслийн тухайд бол одоо ямар хэмжээний хөрөнгөө өвлүүлэх талаар тоо хэмжээ нь юу байх талаар тэр нь зориулт нь яг юу байх талаар болцол тавиад байгаа байхгүй гэрээслээрээ. Жишээ нь одоо гэрээслэн гэхээр одоо хідэн үеэ дамжаад уламжлаад ирсэн үнд хөрөнгөө байж байна. За үнд хөрөнгө ижээ аав юм маань юм гэдэг юм уу? Өвгөө маань юм. Бүр дээшээ эмгэх юм маань юм гэдэг ингээд амиараа хайрлаад ирсэн. Ийм юм байж байгаа. Тэгээ энийг бол ингээ гэрийнхнийгээ харж агаад за энэ маань одоо арай айтаахан болов гэдэг байдлаар хүн харж байгаа шүү дээ нэгнийгээ тийм. Тэгээ тэрэндээ зориулт өгөхий байдлаар гэрээсэлж бас болно. Тийм одоо түүх соёлын уламжлалтай тийм төрөнгөө тийм. Захиран зарцуулчих вэ, зарчих вэ гэдэг байдлаар тий. Байдлаар. Энэ нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд яах вэ? Энэ одоо биелэгдээгүй тохиолдолд нөгөө гэрээсэл байгаа. Тэгэнгүүт гэрээслэр чинь нэг юм хоёр ойлголт ингээ харагдаж байгаа. Нэг нь болоод ирэхээр юу байна гэхээр гэрээслийг хэн биелүүлэх талаар. Одоо гэрээслүүлээд авж байгаа гэрээслэгч өөрөө биелүүлэх. Эсвэл нөгөө гэрээслийг хэрхэн биелүүлэх талаар хүн томилох ойлголттой байгаа байхгүй. За би ахтаа нэг зүйлээ гэрээсэлчлээ гэж бодоход дүүгээрээ энийг энэ процессыг бариад явж байгаа хүн таашгүй гэдэг байдлаар. Тэгэхээр одоо гэрээссэн хүн маань талигач болчлоо. Би хүнд юмаа гэрээслүүлчихэд нөгөө хүн маань талигач болоод өгч. Тэгэнгүүт энд нөгөө гэрээслийг хэрэгжүүлэгч хүн маань тэрэнд одоо анхаарлаа тавих гэх юм уу. Үгүй одоо та амьд ахуй цагт нь танд гэрээслээд өгсөн юмыг ингэж болж байгаа юм уу? Бусдад хилцэл хийцэн тохиолдолд тэр хилцлийг хүчин төгөлдөр бас тооцоолъё гэдэг юм уу? Тийм гомдлын шаардлага гаргаад явах хэрэг нь бол нээлттэй. За гэрээслийн нэг давуу тал нь бол аль ч цаг хугацаанд гэрээсэлчээд гэрээслийн одоо гэрээслээ хүчингү болох өөрчлөх бас эрхэн нээлттэй. Нэг талын хүсэл зориг байгаа байхгүй. Тэр үл. Тэгэхээр гэрээслүүлэгч маань
Гэхдээ нөгөө хүн маань одоо энэ зан авир өөрчлөлтөд арай биш болоод байна уу да. Гэхдээ энэ одоо итгээд үлдээх юм маань арай дааж чадхаар болчиход байна. За энэ тохиолдолд за ер нь болио аашаа авир нилээ өвдөрцөн байна юм. Гэж байгаа тохиолдолд нөгөө хүнээ харж байгаад гэрээслээ шууд хүчнгүй болгох. Өөрчлөх юм ирэх ба. Тэгээ нэг давуу юм нь бол нөгөө бэлэглэлтэй ингээ харьцуулаад ярихаар бэлэглэлийн гэрээний дагуу өмчин шилжүүлж өгөөд ингээд хойноос нь хараа сууж байгаа шүү дээ. А гэрээсэл бол нас барснаар биелэгдэх бас нөхцөл байгаа. Тэгэхээр нас барах хүртлээр бол бас нэг гэрээсчлээ бандан тасс гэдэг ийм ойлголт байхгүй л харагдаад байгаа тийм. За ойлголоо. Үзэгч сонсогчдоо терминал 1 тэг хөтөлбөр хууль эрхцэн болон шинэ дугаар та бүхэнд хүрлээ. За өнөөдөр бид өв залгамжлалын эрхцэн зохицуулалтын талаар өмгөөдлийн нэр компани гүйцэтгэх захирал өмгөөлөгч Очрвантай ярилцлаа. За өнөөдрийн дугаарт оролцож манай үзэгч сонсогчд сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Цаашдын ажлын амьдралд амжилт хүсье. За ингээд үзэгч сонсогчдоо эх 7 хоногт энэ цагтаа иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.